бүхэн TAM Family Trips and Adventures сувгтай хамт байна. Бидэнтэй далайн эргийн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе. Баярын амралт сурагчдын зуны амралт авцсан хүн ихтэй үнэхээр жинхэнэ оргил уй таарсан ч энтхийн хотын төвөөс холгүй 30-40 минут яваад хүрэх хоорондоо хил залгаа 3 ор наран шарлагын газрын зүг бид замдаа гарлаа. Шинэ Зеландийн наран шарлагын газрууд бол үнэхээр сайн зохион байгуулалттай, цэвэрхэн байдгаараа онцлогтой юм байна лээ. Эрэгтэй эмэгтэй хувь салхуруу маш цэвэрхэн нийтийн бие засах газар гадаа байрлуулсан шүршүүр гээд хэрэгцээтэй бүх зүйлээр бол бүрэн тоноглогдсон байсан. Энтхийн нэг онцгой соёл нь наран шарлагын газар хогийн сав гэж байдаггүй, мөн хогч гэж байхгүй. Юу гэхээр авчирсан бүх зүйлээ аваад буцах нь хүн бүрийн үргээ. Эхний зогсоол маань Sumner Beach байсан. Гэвч машины зогсоол болдог учраас цааш явсаар Scarborough Beach дээр ирсэн ч энд бүр илүү олон хүнтэй байлаа. Наран шарлагын газар бүр нэршил, байршил, аюулгүй байдлыг хэрхэн хангах, усны температур, давлгааны өндөр, салхины чиглэл гээд бүх мэдээллийг багтаасан самбаруудыг заавал олж хар. Мөн далайн эргийн аврах багийнхныг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд үргэлж бэлэн байдалд сонор сэрэмжтэйгээр бүгдийг одоо ажиглан зогсож байдаг. Ингээд бид уулын замаар өксөж, байгалийн сайхныг шимтэн явсаар Taylor's Mystic Beach руу цааш хөдлөлөө. Показывает правильно, может случайно, конечно, совпало. Шинэ Зеландчуудын салшгүй нэг соёл нь бол далайн эрэгтэй ирж амархан юм байна лээ. Шинэ оноо далайн эрэг дээр ирж гаргана үнэхээр сонирхолтой. Ер нь энтхийн хүмүүс гэр бүлтэйгээ найз нөхөд хамт олноороо хосоороо далайн эргийг зорихдоо өөрсдийн тав тухтай байдлыг бүрдүүлэх зорилгоор майхан нарны сарвч, аяллаа ширээ сандал, бүтэн өдрийн хоол хүнс, том дэвсгэр, surfing board, тоглоомууд гээд ер нь л яг аялалд явах гэж байгаа юм шиг тэгж бэлтгэж ирдэг юм байна. Амралтын өдрүүдэд далайн эрэг дагуу хүүхдүүдийн баяр хөөр дүүрэн шуугилдаан, наралсан, ном уншсан, сэлсэн, гүйсэн, алхсан, за эрэг дагуу нохоотойгоо зугаалсан, пикник хийсэн, усан спортоор хичээлсэн хүмүүс гээд далайн эргийн амьдрал бол өглөөнөөс өдөш болтол их хөрнөлттэй байдгийг харж болно. За ингээд бид зорсон газараа ирлээ. Тэгээд машины зогсоолж бас сайхан тадлаа. Өнөөдөр Taylor's Mystic Beach дээр усны температур 18 градус, давлгааны өндөр хагас метр гэсэн байна. Мөн нарны төсөө түрхээрээ малгай гомсороо сүйдэр таарэ гэсэн санамжуудыг самбар дээр бичсэн байна. Пойдем. Самый смелый. Пошел первый. Наран шарлагын газар бүр далайн эрэг дээр хоорондоо 10 нэмэх асах метрийн зайтай туг байрлуулсан байдаг. Энэ нь амрагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зөвхөн тугны хооронд усанд орохыг бол зөвлөдөг байгаа. Ну-ка, влазь. 1 метр уходишь. Мне кажется, почти. Я думаю, метра 3, наверное. Просто 3? Иду, ничего не подозреваю, вдруг. Оп. Вау! Ой, ё-моё, как глубоко-то. Сам прыгнул. Я ничего не подозревал просто, Мария. У тебя такие длинные руки, что ли, Мария? Ага. И руки длиннее, чем ноги у мамы.
Шинэ Зеландийн өмнөд арлын далайн усны температур нь дулааны улиралдаа 18-аас 20 хэм, өвөлдөө 10-аас 12 хэм хүртэл ундагч, усанд дуртай, усан спортоор хичээлдэг хүмүүсийн хувьд далайд орохыг болиулах шалтгаан огтхонч биш гинэ. Харин ч тэд өвлийн өдөр зориулалтын дулаалгатай усны хувцас өмсөөд л урагшаа. Харин бидний хувьд бол зуны энэ дулаах өдөр хөнгөн давлгаа 18 хэмээн ус яг л төгс байлаа. Залез. Все, тепло. Ничего себе, вид какой классный из домика, да? Зөвхөн далайн давлгаа салхины намуухан чимээл сонсогдох ийм орчинд хааш авч ярах зүйлгүй би сэтгэл өөрийн ирэхгүй амарч жинхэнэ амралт гэж юу болохыг мэдрээд л буцдаг даа эндээс. Шинэ Зеландийн далайн усанд сэлэх нь Австралийн далайтай харьцуулбал хайрцангуй аюул багтайд тооцогддог ба хортой медуз, бокс, jellyfish бараг байдаггүй. Мөн акулын халдлага ч гэсэн маш ховор бүртгэгдсэн байдгийн байна. Тэнтгийн хүмүүс хүүхдүүдээ бүр бага балчир наснаас нь устай зөв харьцаж, усанд орох, усанд сэлэх, усанд тоглох тийм дадал зуршилтай өсөгдөг нь цаашид ус бол зөвхөн аюултай зүйл биш ээ. Харин тэдний байнгын орчин, тоглоомын талбай гэдгийг нь сайн ойлгуулж өгч чадсанаар тэднийг уснаас айхгүй байх тэр итгэлийг нь бий болгож өгдөг юм байна лээ. Мөн түнчлэн цэцэрлэгийн наснаас сургуулийн хичээл их хөтөлбөрөөр нь дамжуулаад хүүхдүүдийг усанд итгэлтэй тайван ханддаг байхыг, мөн усанд аюулгүй байх амьд үлдэх чадваруудыг сургадгаараа тийм маш онцлогтой санагдсан. Ингээд бидний далайн эрэг дээрх энгийн хэрнээ дулаахан нэг өдөртөө хамт байсанд баярлалаа. Далайн салхи намуухан давлгаа шиг тайван сайхан оройг та бүхэнд хүсье. Бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ асуух зүйл байгаа бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Баяртай.